БНК Монголын гэсэн. За энэ ам бүлийн ам задгаар бол амраг ханы итгэл алдардаг. Ахуй төрийн нууц задарвал атааттайсны идэж болтгоо гэж их хаан хэлсэн мэт юм байна. Сүүлийн хугацаанд бид нэр одоо нөгөө ходоо тагаравч тогоон дотроо гэдэг шиг энэ ходоод нь тогооноос халиад даваад энэ дэлхийн нийтийн шившиг болж ил л доо. Энэ засаглах хэрэггүй хүмүүс засаглал авчаад энэ төрийн синтигээр төрөвчөө зузаалаад байгаа учраас төрийн минь сүлд өршөө гэж ингэ дээдэлдэг ард түмэн маань төрөөсөө ичиж өөхөх гэж явах шүү. Энэ бол нэг ийм хугарлын цэг бид нар дээр ирж гинэ л гэж бид нар ингэж харж байна. Тэгээ ард түмэн аргаа бараад хошин шогоор бидэрт хэлж шít. Ард түмэнд 3хан сан үлдсэн. Эмийн сан үлдсэн, хэмрэн сан үлдсэн, номын сан үлдсэн. Бусад бүх санамд дарга нарт байгаа гэж. Үдээс хойш өнөдөр бичсэн байна. Хошин шогийн хамгийн том олон ангитай кино төрийн ордонд 15 цагт төгсгөлийн анги гарах гэж байна гэж. Та нарын хийж байгаа энэ хошин шогийн тоглолт чинь хорлонтой, гашуунаараа, гайтайгаараа улс оронд маш хэцүү шүү. Эргэсдийг угтдаг, үхсдээ онголдог, эх орны минь бүтэн авч үлдэж үзээрэй таминэ. Та нараас гууж гинэ гэж хэлж байна. Бид нар одоо энэ зөв буруу хоёрыг зөвлөлдөөд зөөлөн хатуу хэрэглэхдээ засаг хуулиас асуу гэж их хаан хэлсэн мэт юм бэл. Энийг нэг жоохон бодож үзэхгүй бол болохоо байжээ. Тэгээ н бүтэл үгүй төр урагшгүй ноён зүтгэж ийснээс бүл иргэндээ хураг тухал хариулж тосоолоорой гэж хэлсэн мэт юм бэл. Тэгээ нэг бүтэлтэй төр шудраг түшээдтэй болъё. Шудраг усыг одоо шүүрдээ. Тэгээд нэг жоохон энэ болохгүй бүтэхгүй байгаа юмаа цэвэрлж авъя. Энэ Монгол төрөө нэг жоохон төр шиг болгож хэмэрлүүндэг энэ сэргээе. Яг энэ цаг үед бас нэг аюултай зүйл нь бид нэр энэ цахим аюулгүй байдлыг бодохгүй болохгүй юм байна. Сүүлийн өдрүүдэд ч одоо нэг юм захиалгын бичээч нар энэ хөлсний сэвэч нар энэ нэрээ нуусан, нүрээ нуусан, хайгаа нуусан цахим бүтгэгч нар замбраага алдлаа. Энэ маань эргээд хүний нэр төр, удам судар, нийгэмд эзлэх байр суурь, гэр бүл их олон юм руу халдлаа. Тийм учраас хөрөлс хэрэнхий сайдыг дараагийн одоо маш ойрын хугацаанд би таныг бол одоо дэмжиж байна. Монголын ард түмэн бас энийг харж байгаа. Ерөнхий сайдаараа үлдэх байх гэж найдаж байна. Үлдсэн хойно харин энэ цахим аюулгүй байдлын тухай хуулийг, мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийг маш яралтай оруулж батлуулахгүй бол болохгүй юм байна. Монгол хүн болгон нэг хаягтай баймаар. Нэрээ уссаа, овгоо, ураг удмаа бичиж ягаад тэгээ саналаа хэлдэг баймаар. Тэгэхгүй бол энэ гүтгэлэг явсаар байгаад ард түмнийг хэрүүлийн бузагт хутглаа. Айгүй бол энэ хардл цэрдэлтээсээ болж хамаг олон энд босч ирж өмнө самунд игдэж магадгүй байна. Тийм учраас энийг онцгой анхаараасай гэж ингэж хүсэж байна. Баярлалаа.